За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За бид нар бол хүлээж их сургуулийн эдис бизнесийн сургуулийн менежментийн тэнхимээс одоо боловсруулаад та бүхэнд санал болгож байгаа үйлдвэрлэлийн менежмент буюу агро бизнесийн менежер гэдгийг хөтөлбөрийн талаар танилцуулах, ярилцлага хийхээр цуглараад байгаамаа. Хүлээж хөө гэдэг бол Монгол орны эдийн засгийн хүчтэй бол батцвар. Өнөөдрийн тулгамдж байгаа асуудлыг шийдвэрлэхийн тулд угаас салбарыг илүү өрсөлдөх чадвартай, илүү өргөгчтэй ийм хэмжээнд очихын тулд бол тухайн чиглэлээр мэрэгчсэн одоо удирдах бизнесүүдийг авах юм хүмүүс зохион байгуулах чадвартай одоо энэ боловсон хүчин сайн бэлтгэх заашгүй шаардлагатай болж ингэж харж байна. Монгол улсын хувьд маш онцлогтой болсон шүү дээ. 1.5 сая хатад орчин гэдэг тэмдэгтэй дэлхийд хүн амаар хамгийн сэргийн улс орн байгаа. Тэгэхээр энд нүүдлийн мал аж ахуй хөгжих боломжтой. Амун газар тариалан бид нар одоо энэ шахагдахгүй өөрөлдвөл энэ их нөөц боломж дээр үндэслээд бас эрхлэх юм боломж байна. Мэдээж хэрэг энэ маань өөрөө бизнес учраас бизнесийг удирдах шийдвэр гаргахын чадамжийг энэ хөтөлбөрийг судалснараа оюутан маань олж авна. За мөн технологийн хэрэглээ болон инновацийг нэвтрүүлэх энэ чадамжийг олж авна. За мөн мөнгөстөн байгаль орчны одоо нөлөөллийг тооцох доктортой хүчний хэрхэн хангаж ажиллах, хариуцлагатай бизнесийг хэрхэн эрхлэх вэ? Их зэргийн чиглэлээр дасан зохицох, асуудал шийдвэрлэхийн чадамжийг мөн энэ хөтөлбөрөөр төгсөж байгаа төгсөгч хүн эзэмших юм байна. Тэгэхээр агро бизнесүүд бол дэвж хүч суурилсан үйлдвэрлэл, түгээл, борлуулалт. За тэгээд нийлүүлэлтийн бүхэл зохицуулалтыг ажиллаж байна. Тэгэхээр энэ бүгдийг тохируулахын тулд түүхийг диагнозыг хэрхэн яаж бүрэн дүрмэн ашиглах вэ? Яаж үйлдвэрлэлд оновчтой ашиглах вэ? Зах зээл хэрхэн яаж вэ? Энэ бүх үйл ажиллагааг хүний удирдлага, ур чадвараар зохицуулах хэрэгтэй. Дэвж хүн салбар маань болохоор хүн амыг өсөр хөнгөн үйлдвэрлэл түүхий дээр хангадаг юм чухал салбар байгаа. Тухайн салбарыг хөгжүүлэхэд бол зайлшгүй энэ шийдвэр гаргах төвшний мэрэгчлэлтүүдийг бэлтгэх шаардлага байна. Тэр одоо төрийн бодлого талаас нь ярих юм бол авдрын төрөлгөөр аяллыг явуулж байна. За хүнсний аюулгүй байдлыг хангах одоо ерөнхийлөгчийн санаачилсан ийм тогтоол тий улсын хурлаас батлан гаргасан тогтоолч хэрэгжээд явж байна. Тэгээ энэ болон талын одоо төрийн бодлогууд засгийн газрын одоо үйл ажиллагааны хөтөлбөр алсын хараа 20 авид ярих юм бол энэ бүх хөтөлбөрүүдийн тодорхой зорилгоудыг ялангуяа энэ хөдөө аж ахуйн чиглэлийг хүнс үйлдвэрлэлийн чиглэлийн зорилгоудыг хэрэгжүүлэхэд энэ хөтөлбөрийн бидний боловсруулаад хэрэгжүүлэх гэж байгаа юм мэрэгжлийн орч чадвар бас тодорхой хэмжээнд чухал байх юм аа гэдэг. За ингээд тавтууд баярлалаа. Тэгээд одоо шинээр сургуулиуд төгсөөд мэрэгчлээ сонгох гэж байгаа хүмүүстээ амжилт хүсье.